Заасан мэдсэн ховдоо харуул. Амар гашуу. Ховдоо харуул. Арай гашуу юм. Энэ харуул. Нанкост. Одоо говьроо нэг ямааны харуул гэдэг нэг юм амар гашуу харуул. Ховдоо харуулыг рекламчиж. За би яах вэ? Дүүр яваална. Бас нэг хэдэн жил Монголын театрт зүтгэлээ. Өдөө орнотын театруудаар олон жил найруулагч хийж олон сайхан бүтээл төрүүлсэн дөө. Тэрний бас үр шим гарт юм байна уу? Гоо аймгийн театрт очлоо. Гоо найруулагч хүрээд ирлээ. Бас нэг татвар шимтгэл дээр ижигсэн хөнгөлөлт үзүүлж байна. Тэгээд хамт ажиллажсэн залуучууд маань Цэлэнгэд очлоо. Найруулагч хүрээд ирлээ. Багш хүрээд ирлээ гээл. Хоолнд идэхүүгээд бас сүйдэл болт юм байна. Зааврангай Баянгор хүн чинь нөгөө хоёр өвөө аав талаасаа эмээ өвөө ээж талаасаа эмээ өвөө гэдэг хоёр эмээ хоёр өвөө гэдэг шүү дээ. Тэгээ нэг эмээ маань Баянгорх. Хичнээн нөгөө энэ хоолоос нь бариад багч. Хичнээн уулзаж учирч байгаа үуч гэсэн. Нэг эмээ маань ховдох. Ховд аймгийн боён сумх баг. Тэгэхээр нэг эмээ маань Баянгорх, нэг эмээ маань ховдох. Баянгорч гэсэн тэгээд Тэмүүжин театрын дарга Батболт дүү тэгээд бас өөрхий чадлаараа сургууль зааж өгөөл тэ. Нөгөө Лувсан Бандангийн театрын дарга Алтан цэцэг бас нэг хөв мөв дээр нэг 10% хөнгөлж мөнгөлгөл тэ. Надаас 300 мянган төгрөгийн татвар авах байсан бол 200 мянга явдаг ч юм уу тэ. За тэгээд Говь Алтад ирлээ. Алтаа чуулгын дарга Батханбаатар сайхан өрөөнд хоёр ор тавьсан. Сайхан мах чанаад төмөстэй гурилтай мах сайхан урхлоо чанцсан тэгээд. Баяраа найруулагч ирсэн гэл ингээл. Сайхан мөн ховдод ирлээ бас. Театрт нууж нэг найруулагч байсан юм ихтэй нэг сайхан сүйтэй зайж чанаал. За найруулагч ирсэн юм чи нэг сайхан цаа уучих гэж юм гээд. Энэ алтан тайзны минь л буян л да. Их урлагийн буян. За одоо ийшээ мэдээж увс орохоор хэн байгаа. Увсын театрын дарга Лавгсрын дарга байгаа. Гэтэл Лавгсрын дарга өтөлд нэг айхтар хамтарч уран бүтээлж ойр татна байгаагүй. Энэ бие нэг мэднэ. Юугаар шилдэг бүтээл 18-аар би гран-при авсан. Тэгээ гарын 5 руу жүжиг хийгээд шилдэг бүтээл наадмын гран-при цомыг авч ирсэн. Тэр чинь 2018 оны шилдэг бүтээл наадам. Тэгэхэд Увсын театр ирээд хожигдсон л доо ялагдчих явсан. Би Завхны театрыг бэлдүүлж ирсэн. Тэгээд Лавгсрын дарга байгаа. Да Завхны театр дээр бас тэнд хүмүүс байгаа. Би Завхны театрт жүжиг хийж ирсэн.
За булганы театр. Хөвсгөл орно. Хөвсгөлд бас хөвсгөлийн театрын одоо дарга нь хэн байгааг мэдэхгүй. Намайг хөвсгөлийн театрыг мэдтүү мэднэ. За булганы театрт би хэдэн цаг уран бүтээл хийсэн. 2-3 жүжиг наадмын нээлтийг найруулж ирсэн. Тэгээд урлагийн буйнаар яах вэ? Сайхан явж байна. Одоо аарал борцгийг тэр найруулагч авчирч гисэн юм борцог. Тэгээ амттай аарал амар гашуун зүйл юм. Айдаад гинэ юу кино гараад махаа зулгаж явахд ч. Одоо Ховд аймагт ирсэн. Өнөөдөр Ховд аймагт гарна. Ховд аймгийн хөгжим жүжигчийн театр дээр 4-өөс энийг үзэж байгаа манайхан ширлээд өгөөрэй. Сая нэг пост хараад уур гэд. Нэг хүүхэн их хурлын гишүүн авгаа яриа өгсөн байна. Би бол нэр дэвсэж яваагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь их хурлын гишүүн болцсон байсан гинэ. Хуцдаг юм байяасан. Ийм тэнэг биз та нарыг сонгоод идэм үү? Эсвэл биднэр ингэж айж гэнэ биднийг бүр мал гэж бодоод идэм үү тий? Ер нь би 3 жил гарan эх орон тусгаар тогтнолынхын төлөө ирээдүйн хажийн төлөө гэл цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг хийсэн. Маш их халдлага, дайралт, доромжлол дутуу хачуугийн зовлон дундуур явж ирлээ. Намайг ивэн тэтгэдэг нам байхгүй. Тэ миний харыг дааж явдаг лам байхгүй. Тэгэл намгүй ламгүй хүн л би одоо энэ хүртэл зүтгэлээ. Надад юу байсан гэвэл надад үнэн байсан. Би та нарт нэвтрүүлгийг эхлэхдээ л амлаж ирсэн. Би хизээч уруухгүй. Хизээч хэнийг нь худалдагдахгүй. 50 гартлаа худалдагдаг юм чи одоо худалдагдахгүй шүү дээ. Юу дутсан гэж худалдагдах юм тийм үү? Засгийн газрын ордонд Монгол төрийн өндөр синтед ирлээ цурлээзүүд язганж байна. Тэгвэл хуурс цацсан юм шиг. Тэгээ их хурлын гишүүдийг 5% намтраа шилэн болго. ДНК үзүүлээ гэж би шахаж эхэлсэн. За ном пулеметийн захирал хатагтай гарамжуу 10 дугаар богдын эмээ. Тэр хүн бол Монголын асар том нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэг. Том алтны уурхайтай, цементний үйлдвэртэй ер нь маш сайн бизнесмен, их хурлын гишүүн байсан. 10 дугаар богдын эмээгийнхээ төлөө бас чамгүй хэлмэгдсэн. За ийм хүн. За би гарамжуу ихчтэй уулзсан. Бас ядарч үдэрч байна. Энэ ирлээ цорлээзуудын хор ямар их байдгийг мэдэрч байгаа. Биеэрээ, бизнесээрээ, гэр бүлээрээ мэдэрч байгаа. Ингээ би гарамжуу ихчд хүсэл тавьсан. Та надад мөнгө өгөөч. Би надад бол мөнгө байхгүй. Та надад мөнгө өгөөч. Би чи мөнгөөр яах гэж байгаа юм гэхээр би энэ Монгол төрийн 95-6 оноос хойш гацаацсан. Өөр дээр үе. Одоо зөвхөн ДНК-г хоёрхан төрлөөр үзэж байгаа. Одоо эрүүгийн том, асар том аллахтай тийм гэмт хэрэг гарвал одоо цуснаас ДНК авч байна. А дээр нь одоо шүүхтэр эцэг тогтоох шинжилгээ. Шүүхийн маргаан болвол хүүхдээ яах вэ гэдэг маргаан болвол эцэг тогтоох шинжилгээ хийж байна. За тэгэхээр дэлхийд бол ДНК-гийн шинжилгээ бүр ингэ тасраа явцсан. Амар хөгжсөн. Гэтэл Монголд одоо 95-6 оноос хойш ДНК-ийг хамарч аппарат тэр ДНК үздэг төхөөрөмжийг ерөөсөөр оруулж ирээгүй. Санаатаагаар гацаацсан. Уг нь энэ допингийн шинжилгээ хийдэг, ДНК-гийн шинжилгээ хийдэг аппарат бол хөнгөн жоохоо юм шүү дээ. 500 сая, 600 саяар бол хангалттай оруулж ирээд имлэг байршуулж байгаа юм байна. Ингээ би хатагтай гарамжаас гойсон. Та надад туслаач ээ.
Би ДНК-г аппарат оруулж ирье. ДНК-г аппарат оруулж ирээд маш сайн эмчид өгөөд хүлээлгэж өгөөд худалдагдахааргүй. Ингээ монголчууд одоо хин нь ирлээз, хин нь хурлээз. Энэ Монгол ДНК, энэ генетикийн шинжлэх ухааныг ашиглаад хэдүүлээ. Монголчууд хэдэн ирлээс хурлээз, хин нь Монгол юм бэ гэдэг нэг сайн мэдээд авъя. Дээр нь ураг төрлөө, ураг удан айгу тодорхой бол. Хин нь алтан ургийн хүн, хин нь одоо мөнгө ургийн хүн, тий? Хин нь хөрл ургийн хүн, тийм үү? Энийг нэг сайн үзэх цаг болцсон. Одоо бүр замбраага алдлаа гэдэг. Ингээд гарамжийн өвчид хүсэл тавьсан, харамсалтай нь гарамжийн өвч маань дэмжээгүй. Би бол гарамжийн өвчийг нэг 10 дугаар бүгдийн эмээ эрлээ цорлоозуудад маш их шоглогдож, биеэрээ, бизнесээрээ маш их авчигдаж, хаагадаж явж байгаа учраас энийг айгүй гой дэмжих байх гэж би найдаж очсон боловч дэмжээгүй. За ингээд арга мохорцсон да. Би яг үнэндээ гарамжийн өвчийг хүүхэд байхасаа жохоо хүүхэд байхасаа би мэднэ. Яагаад тэгэхээр манай багшийн ихнэр байсан. Ингээд тусламж гуйсан. Ингээд одоо олимпийн найдвар минь тасарсан. Гарамжийн өвчүүл дэмжээгүй. Тэгээд би тэрэнд нэг жоохон гомддээ. Тэр том хүчрхэг хитэн тэр бумаар нь эргэлдүүлдэг, хичнээн 100 мянган хүн цалинжуулдаг. Асар олон тэр бум төргөний татвар улсад төлдөг хүн. ДНК-г аппаратн дээр надад тусалчих байх гэж их горьцсон л доо. Би баталгаатай туслана гэж бодож очсон гэж чадаагүй л дээ. За энэ яах вэ? Ингээ бид нар бол яах вэ? Хоногийн хоолой болгоод өлсөд хөвчихгүй хүн шиг ингээл явж байна. Тэгээ дандаа боломжоо олгоо хэлэгж юм. Бүх юм олгоо хэлэгж юм. Бүх юм танил тал арай хаалгаар. Монгол улсад шудраг юм гэж юу ч байхгүй. Үүндээ урам хугарч юм. За цус цэвэр нэвтрүүлгээ хийгээд би үндсэн 5 шаардлага тавьсан. Төрд, Монголын төрд би 3 жилийн өмнөөс, 3 жил гарны өмнөөс би 5 шаардлага тавьж эхэлсэн. Тэгээ сохор Аз юм уу? Миний одоо хэлсэн үг төрд хүрсэн юм уу? Эсвэл угаасаа Монголын төрийг хийх гэж хийсэн юм уу мэдэхгүй. Ямар ч байсан миний анх тавьж эхэлсэн 5 шаардлагын 3 нь биелсэн. 3-ыг Монголын төр одоо хийж эхэлж байна. Миний тавиад идэг. Тэгээд би хэлсэн. За талбай дээр очиж жагсаад төр өөрчлөгдөнө гэж хизээч байхгүй. Ийм юм байхгүй. За талбай дээр бол дандаа төлбөртэй жагсаал, төлбөртэй тийм шоу болдог. Хизээнээс энэ бол одоо 35 жилийн захиалгатай мөнгөний энэ жагсаал хавар намар өвөл болгон л болдог. За зуны үлрэлт наадвал чи архитаад зугаалаад айргаа уугаад хорхогоо идээд ингээ наадам эсээд ингээ бүгд алга болдیں۔ Тэгээ юу ч хүн мөнгөгүй иртий. Тэгээд намар нь одоо жагсаалга зохион байгуулъя. Тим санхүүжилттэй жагсаалаа хийдэг. Ардс намынх нь ардын намынхныхаа эсрэг, ардын нам нь ардс намынхныхаа эсрэг. Эсвэл одоо 5-7 захирлыг солих гэж нэг энэ одоо дарга нарын л одоо тэмцэлтэй. Тэгээ эсвэл оюу толгойг болиулах гэж ч юм уу. Эсвэл засгийн газраа унгаах гэж. Энэ тоглоомд та нар зүгээр ингээ тоглоол явж идэг. Үнэмшил явж идэг. Тэгээ би та нарт удаа дараа ярьсан. Би тэр талбай дээр очдог хүн биш ээ. Талбай дээр болж байгаа бүх одоо юм бол зохиолын дагуу төлөвлөгөөтэй санхүүжилттэй мөнгө авч явдаг. Тийм учраас би зүгээр хэрвээ та нар хэрэгтэй юм ярих юм бол Монголын төр авч биелүүлнэ гэдэг. Ингээ 5 шаардлага тавьсны эхнийх нь бол за бид нар ингэ цус ойлтол явагдаад байна. Бид нар яах вэ? Ингэ цусны ойртоо дуусъя. Одоо гэрлэх гээд очиж байгаа залуу асуудаас ДНК-гийн шинжилгээ ав. Ингээд овог нэгтэй байна. Та нар нэг одоо гентэй байна. Сууж болохгүй гэдгийг хэлээд ядаж одоо энэ гэрлэлтэд батлуулах гээд очиж байгаа хосуудлаагаа хамаатан садан суулгамааргүй байна гэж би ярьж эхэлсэн. За харин ингээд 2 жил гарan 3 жил шахуу 2 жил гарan орсны эцэст Монгол улсын гэрлэлтийн тухай хуулинд гэрлэхээр ирж байгаа хосуудаас ДНК-гийн шинжилгээ авна гэдэг юм заалт оруулсан. За энэ бол миний нэгдэх хүсэл байлаа. За дараагийн хүсэл бол би тусгаар тогтносон бүхэл улсын одоо газар нутаг координатораа баталгааждаг.
хиймэл дагуулаас газрын зургийг аваад уртаргийн ийм өргөргийн ийм цэг дээр ийм координатор дээр сая 500 мянган хавтгай төрүүлжин газар Монгол улс оршин тогтно гэдгийг үндсэн хуулийн дээр оруулдаг. Германч тэр, Францч тэр, Италич тэр, Солонгос, Японч дэлхийн бүхий л улсууд газар нутгаа үндсэн хуулинд координатор нь баталгаажуулсан байна. Гэтэл манай Монгол улсын үндсэн хуулинд ганцхан юм л байна. Монгол улсын хэл хинч алдшгүй дархан байна л гэсэн. Тэгээ яг газар нутг нь хаана вэ? Хичнээн хавтгай төрүүлжин газрын аль уртаргийн хариу өргөрг ямар координатор төр Монгол улс байгаа гэдэг байхгүй. Зүгээр л хинч алдшгүй дархан байна л. Тэгээ би хүүе энэ зэвсэг түвшний ерөнхий командлагчаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө энэ хил хамгаалах газраа Монгол улс хилээ баталгаажуулахгүй юм. Зүгээр л хинч алдшгүй дархан байна гэж бичсэн байхлаар хүн халддаггүй юм. Ямар газар байгаа юм бэ гэдгийг би анх ярьж эхэлсэн. Дараа нь нэгдсэн үндэсний байгууллагын хиймэл дагуулаас авсан газрын зураг Монголын одоо статистик хэмжилт зүйн газрын одоо хэмжээ оё зөрсөн. Нэгдсэн үндэсний байгууллагаас хиймэл дагуул дээрээс авсан Монгол улсын газар нутгийн хэмжээнээс үндэсний статистикийн гаргасан хэмжээ ингээд маш том газар нутаг алга болсон юм. Ингээд та нар урд хилээс ингээд зараад байгаа юм шүү хятадуудад. Энэ Монгол улсын газар нутгаас ингээд маш том газар алга болсон шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага худлаа тоо зарлахгүй. Энийг нягтлаач гэж би удаадараа лайв хийж эхэлсэн. За энэний юугаар хил хамгаалах газар ингээд нодлонгоос өмнөд хөршүүдтэй яриад хойгоороо ингээд орсуудтай хилээ баталгаажуулаа явж байгаа юм байна. Тэгээ Монгол улсын үндсэн хуулийн дээр Монгол улсын газар нутаг координатор заагдах байх. Энэ миний хоёр дахь хүсэл байсан. За гурав дахь нь юу юм гэхлээр би бас л одоо манай дэмжигчд үзэгчд мэдж байгаа. Дэлхийн улс орнууд удмын сангийн хуультай байна. Цэвэр англи хүн, цэвэр ирланд хүн, норвег хүн, дан хүн, тийм үү герман хүн, тийм үү хох дойч, тийм ингээд цэвэр болгар хүн, цэвэр орос хүн гэдэг ингээд удмын сангаа хамгаалсан хуультай байгаа. Энэ цусны асуудал яриад шүү дээ. Тэгэхээр Монгол улс удмын сангийн хууль байхгүй. Тэгсэн хэрнээ хамгийн хөгжилтэй нь малын удмын сангийн хууль. Малынхаа удмын санг ингээ хамгаалаад чихмэхэнд нь эмийг зүгээд ингээ шаагаад байдаг. Хүний хамгаалсан хууль байхгүй. Монгол хүний удмын санг хамгаалсан хууль байхгүй. Ингээд би өшөө удмын сангийн хуулиа батлаач гэдэг гişүүдээс нэвтрүүлэгт орж байгаа оролцогчдоор хүртэл би энийг хэлүүлсэн бодлого байв. За ингээ харин өнгөрсөн жил сая өнгөрсөн намар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх их хуралд Монгол улсын удмын сангийн хуулийг батлаа гэдэг үүрэг чиглэл өгсөн байсан. За энэ миний гурав дахь ярилцж байна. Намайг юу ийсийн чи их орныхон төлөө яаж тэмцсэн гэдэг. Энэ миний хийж чадах тэмцэл. Би найруулагч хүн. Би зохиол бүтээрээ эрх чөлөөгөө тунхаглана. Зохиол бүтээлээр эрх чөлөөг нь алдагдж байгааг бичнэ. Би жүжигээрээ үзүүлнэ, киногоороо үзүүлнэ. Тэмж учраас би ямар ч ивент итгэжгүй санхүүжилтгүйгээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ асар их эрсдлийн өмнөөс би босч хийж эхэлсэн. Ард түмнээсээ ч хандив тусламж ихгүй байсан. Тэгээ ийм дээр бол ард түмэн хөдлөхгүй гэдэг нь 3 жилийн дараа би ясн ахандаа шингэтэл ойлгосон. Надад яг ингээд за тэр тусалсан, энэ тусалсан гэвэл гарын 5 уруунд багтах 5 хүн л тусалсан шүү. За Солонгосоос мөнх жаргал гэж эмэгтэй тусалсан. За Тэтгэврийн хөгшин Гамбаатар гэж ах Тэтгэврийн зээл авч гээд надад өгч ирсэн. За Канадаас нэг эмэгтэй надад $1000 өгсөн. За $1000 өгсөн. За Швейцараас нэг хүн тусалсан. Ингээд тоолох юм л ерөөсөн гарын 5 уруунд яг хаа тэгээ нэг 50000 20000 тий 50000 төгрөг өгсөн. Хитэн сайхан сэтгэлтэй ээжүүд бид нар бол нэг 20-20 хүн л байгаа.
Ингээд монголчууд бол туслахгүй байна гэдэг нь тодорхой болсон. За нэвтрүүлгээ дэмжээч гэх болгондоо би гуйлах чинь гарч ажиллахыг лойрч ингэж бүр фронтор намайг оромжилж ирсэн. Яг би яралтай намаа хөвлөсөн. За ингээд гуйгаад эднэр одоо намайг дэмжихгүй юм байна. Тэгээд дөрөв хүн залимжуулаад хооллоод тэгээд явж дийлэхгүй байна. Тэгээд номоо гаргасан. Номоо хөвлүүлээд 50% ивент итгэлгээр 50% нь өөрөө төлөөд ивент итгэх гэсэн үг шүү дээ. 50% нь буцааж төлнө. Тэгээ удаахгүй төлнө. 50% мөнгөний төлөөд 2000 шиг ном хөвлүүлсэн. Ном үнэхээр аваагүй. 2000 ширхэг номноос 300 хэдэн ном л авсан. Одоо 1700 орчим ном надад байждаг. Гэхдээ та нар ингээд дуурайд байгаа, хийгээд байгаа Монголын төрийг эзэлсэн байгаа эрлээ цурлизуудын эсрэг. Денкагийн шалгая бүгдээрээ нэгдээ 5% намтраа шилэн болго. Би үндсэн хуулиа зөрчөөд одоо хүний угсаа гарвал арьс өнгө. Тэгээ шашин шүтлгээр нь ялгсан юм байхгүй. Монголын төрийг Монгол хүн л өдөртөх ёстой. Тэгжиж бид нар Монгол болно. Тэгэхгүй ингээд төрийнхэн толгойд эрлээ цурлизууд шигчээд хахад гадны гар хөл урагч нар сэгчээд хахад бид нар тусгай тогтнолын төлөө яаж тэмцээд бид нар барахгүй. Талбайдар очил алцсан гэвэл танк орж ирэл бидний шүршээл буудаал 2008 оны 7 сарын 1-нд юу боллоо? 2008 оны 7 сарын 1-нд 5 сайхан залуугийн тархин зав буудаал алдсан шүү дээ. Тэгэл хэдэн мянгаар барьж авч шоронд игээл ингээд дууссан. Тэгэхээр бид нар бол юу яагаад нэмэргүй юм байна уу? Яашаа тэгээд тэгээд намаа авсан ном аваагүй. За харин азар сонгуул болоод сонгуулиар нэг хэдийн видео ажлууд хийж нэг 5 цаастай болоо. Ингээд нэвтрүүлэг маань би ч одоо 70 хэдэн 73 4 дугаар ганцаар хийсэн. Тэгээ хайчиг гэхэлэр нөмө 90 цустай эрлээ зүрлээзүүд чи миний шарыг мартдаг үг нь чиний ард түмэн чамайг дэмжиж гин үү? Чиний ард түмэн чам 5 цас өгч гин үү? Миний хамыг асуудаг. Яасан уу ард түмэн чинь чамд өгч гин үү гэдэг. Тэгээ болчих гэхэлэр болчмоогүй санагдаад шар удлаа. Боод өгч юм. Энэ чингэр тортоо хоол. Ингээ яг бид нөө шалтаа хүн чинь станц бууж өгөхгүйс эцэг хүртэл явна гэдэг ингээ яваад байдаг. Тэгээ сүүлдээ мөнгө цолтгоо байлаа нэвтрүүлэг маань зогслоо. Ажиллаж байгаа залуучуудын цалин өгж чадхаа байлаа. За ингээд төлбөртэй болголоо нэвтрүүлэг. Би 2 жил арт түмэндээ төлбөргөө 60 дугаар үзүүлсэн. 50 хэдэн дугаар төлбөргөө үзүүлсэн. 2 жил төлбөргөө цацсан. Сүүлдээ дийлгээд за би төлбөртэй бол. Жилийн нэг л архины л мөнгө 60,000 цас өгч. 60,000 цас өгчүүл би танараас авсан мөнгөөр энэ залуучуудаа цалинжуулаад цаашаа нэвтрүүлэг маань 28 оны сонгуул хүртэл. За тэгээ нэвтрүүлгийн өнгө нь өөрчлөнө. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг явна. Ер нь төрөл зүйлээ нэмээ. Анализ Монгол улсад юу болоод байна? Энийг задалдаг.
шинжилж дүгнэлт гаргадаг анализ нэвтрүүлэг. За ингээд цус цэвэр нэр цэвэр тойм гэдэг ингээд 2 3 төрлийн нэвтрүүлэг болгоё. Та нар төлбөрөө өгчөө гэсэн. Би тэгээд та нарыг яг өөрсгөл боддог. Тэгсэн байхгүй. 200 хэдэн төлбөр өгж орвол тэгэл байхгүй. Харамлаад. Тэгээ зарим нь 50000 төгрөг өгöd орчих. 50000 төгрөг өгж оронгуудаа бүх нэвтрүүлэг үзчихэл гараа авчдаг. Нэг юм хөгийн гомдох хэцүү. Тэгээ би энэ болгоныг яагаад яриад байна гэхээр энэ эх орны төлөө дуугарж байгаа тэмцэж байгаа хүмүүст ерөөсө хоёрхан зам гарч ирдэг. Энэ мэрэгүү пистанартай ингэж хамаг нервэ шатааж тэгээ эднийг синхруулах гэж юм ойлгуулах гэж писта ингэж хамаг юмаа зарж тэгээ ардын намд нэр нүргүү болоод ардсан намд нэр нүргүү болоод тэг хүн ч өөр амьдрмаар байгаа шүү дээ. Тэгээ яг ингээ ирэнгүүт болийн тэнийг пистанартай гэж яхаг худалдагчдаг. Ерөөсөө ингээ эх орон тусгаар тогтнол эрхчлөө тийм үү энэ төрийн эсрэг энэ Монгол төрийг самраад байгаа энэ улгаачууд баялагын улгаачуудын эсрэг энэ бүлэглэлийн эсрэг явж байгаа хүн хоёрхан зам гарч ирдэг. Ард түмэн тоодох учраас. Эсвэл худалдагддаг, эсвэл ингээ хийж байгаа юм аяал ор сурахгүй алах болдог. Ийм л хоёр зам гарч ирдэг юм. Тэгэхээр иргэн бата, иргэн доржоо өөрөө урвдаг юм байна. Иргэн цэцгээ, иргэн дулмаа өөрөө худалдагддаг юм байна. Ард түмний дэмжлэг байхгүй, ард түмэн нь ойлгохгүй хөдлөхгүй байгаа учраас залхаад боли бистаа гэдэг. Ард түмэн өөртөө зарчдаг юм. Жишээлбэл өнөөдөр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг хийж байгаа баяр сайхан миний бие. Нэвтрүүлгээ таслахгүй гэж ном гаргалаа, төлбөртэй болгож үзлээ. Кино хийж үзлээ. За кино хийгээд би нутгийнхаа залуугаас би зээлсэн. Нутгийнхаа нэг жоохон мөнгөтэй залуугаас би киноны мөнгө зээлээд ахын кино гаргаад өгнө гэд хийсэн. 250 сая төгрөг. Би өөрийнхөө машиныг би банк бус тавьсан. Өөрийнхөө машиныг би 25 саяар банк бус тавьсан. Одоо унаа явж байгаа. Ингээд кино үзээд киноноос олсон орлогоороо би нэвтрүүлгээ гоё болгоё, өргөн болгоё зүтгэсэн чи одоо ингээд бас хад мөрөгч юм. Хүүхдүүд л үзэж чинь томчууд ерөөсөө 1-2 хонд хүн ирж үздэг юм байна. Дэмжигчид үзэхгүй юм байна. Кино театрт энэ нэг аригчин хар ал орж ирж байна. Энийг блоклж. Энэ аригчингууд уух муухал юм ирээд. 18 жил арих уугаагүй нэг л аригчин фестивал гэдэг. Яа гэм бол хатаахад байд юм болов. Шийс нь гоожлох тийм бүлэг. За яах вэ энэ фестивал гоцчлаа. Нэг иймэрхүү холгаачууд чинь гоцаад тахлаар нэг золбин жингэр гасалж байгаа данийч тоохоо байж тийм гоцчлаа. Тэгээд янз бүрээр л үзэж байна. Тэгэхээр одоо иргэн баяр сайхан 3 жил гарan өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө боломжоор эх орныхоо төлөө юм хийж юмсан, хүмүүсийг жоохон ч гэсэн ойлгуулах юмсан. Энэ хулгайчудаас 1-2-оос ч гэсэн салчих юмсан гэж явлаа. Сонгуулийн өмнө өөрөөсөө 68 сая төгрөг гаргаад Монгол Ардын намыг сонгож болохгүй, ардсан намыг сонгож болохгүй. Энэ удаа хэдүүлээ зүгээр там бие таагч нараа гарах юмстай. Эдгээр нийлж бидний боломжийг хулгай хийснээс намгүй бие таагч нар гарч ирээд очроо олох үстэй. Тэр хооронд нь ард түмэн өөртөө хурлаа хийгээд төрөө өөрөө сонгоё. Энэ төр чинь бидний төр юм уу, Монгол Ардын намын төр юм уу гэд явсан. Өөрөөсөө 68 сая төгрөг гаргаа, бензин, тос, буудал, хоолны мөнгө, зураглаач, эвлүүлэгч цалинжуулаад ингэ явсан. Би зураглаачтай 20 сая төгрөг өгсөн. Цалин. Ингээ явсан Монголыг тойрсон. Монголыг тойроо явж байхад нэг ч Монгол намайг зам тус цай аягны амсар зуулгаагүй. Нэг ч Монгол дэмжээгүй. Би ганцаараа идэж ууж явсаар байгаа л хүсэн песта амир эднэрийн их орон биш. Миний ч гэсэн их орон. Би зүтгэх ёстой гэд би өөрийгөө хөглөөл, өөрөө хөөрөө шаацсан байдаг. Баян онгорт нэг авгаа нэр нэг цов өгсөн шүү дээ. Аяг цов өгсөн. Монгол улсыг бүтэн дөрөхөд нэг ч дэмжигч тосоогүй шүү. Ганц аяг цайтай ирээгүй. За энэ үеэс би юу гэж бодсон гэхлээр песта ер нь энэ тэнэг улгаачуудтай ингэж яагаад ямар ч нэр нүргүй энэ тэнд олон дайсантай болж явахаар ерөөсөө ингэ хүсэл тавиад байгаа Монгол Ардын намтай ч юм ардсан намтай нийлэх юмстай. Эдгээр үсрээл намын худалдагцсан улгаачлыг юм. Яг эцсийн эцэд ард түмэн өөрсдөө намайг зарчдаг юм лээ. Тэр батаг ингээд үл тоогоод тэнэг мангар шантаач чин
мэдрэл муутай гэж 9 шидээр доромжлоод нөгөө хүн итгэл үнэмшилгүй болоод ард түмний дэмжлэг байхгүй болохоор пизда ингэж байгаараа гэж ардын нам руу орчт юм бэл. Ерөөсөө нэг ийм л хоёр зам гарч ирдэг. Би одоо юу гэж бодож байна гэхээр ер нь худалдаг дээ. Пизда. Эдгээр намайг ингэж үл тоож хинч биш мэт үзэж яхад би эднэрийн төлөө ингээл хамаг юмаа тавиал амнасаа юу эрсдэлд оруулаад ингээд бүх ажил бүтэхгүй тал талаас дээрээс боогоол хаагаал цагдаагаас надад одоо хичнээн чудаа ир үүсгөө хэдэн чудаа намайг Монгол орн дээр ирэн сурвалжлуу тэ юугүйгээр шүүхийн шийдвэргүйгээр цагтан орох гэж 2 удаа чичрээл ингэж явж хахаар энэ хүсээд байгаа намтай нийлээд хүсээд байгаагаар энэ арт түмнийхэн тархийг угаагаад ястаа ингээ мөнгөтэй орлоготой ингээ сайхан явъя гэж ингэж бодтолгоо ийм юмд оруулт юм байна. За хоёр дахь зам нь эсвэл ерөөсөө энэ бүх хийж байгаа юм хаяад болив хэвээр өөрийгөө бодогээд хаях. Ийм л зам руу оруулдаг. Тэгэхээр одоо надад бол яг ийм хоёр зам ирж байна. Эсвэл ингээд бүх юм хаяад энэ их орон тусгаар тогтнол төр ирлээ цөрлөөс хужаагийн аюул маяул хамаа авахгүй бүгдийг нулимж хаяад өөрийгөө бодоо чив чимээгүй болох. Эсвэл энийг хийж байгаа худалдагдах. Цаашаа явахын тулд ийм л юм болт юм байна. За Ховд аймагт ирсэн ганцаараа бичиж. Ингээ Ховд аймгийн үзэгчид ирээрээ дэмжээрээ. Би Монголд байхгүй одоо очисон театр болгон гайхаж байгаа. Пүү танай кино ямар хямдхан юм бэ гэд 5,000. Тэгэхээр 5,000 чи хүүхэд үзээд ахидгүй юм биш үү бас хөрхий. Яг миний урталтай задлаагүй захиа яваад байсан. Задлаагүй захиа болохоор хүүхэд 10,000 төгрөг. Том хүн 20,000 төгрөг. Би миний бодол бол зэртэй тэргүй ядарч зүдэрч байгаа ард түмний одоо шулах гад яах юм бэ? Том хүн 10,000. Тэ? 20,000 төгрөгөөр хайртай хүнтэйгээ 20,000 төгрөгөөр их нэртэйгээ хоёул үзчих. Өөр кино бол 40,000-аар үзэн шүү дээ. Тэгэхэд би бүр 50% хямдхан. Олзны баг нь хамттай. Тэгээ 10,000-аар том хүнд тэгээ нэг 5,000 төгрөгөөр хүүхдэд үзүүлж байгаа. Хүүхдийн киноны билет 8,000, 10,000 байна гэсэн. Би бүр 5,000-аар цагаан сараар золгоод хөрхийн нэг хүн 5,000 төгрөг өгсөн бол 10,000 төгрөг гаргаж ирээд ангийнхаа хүүхдийг даагалтай нэг нь мөнгөтэй нэг. Тэгээ хоёр хүүхд үзэхэр чи 20,000 болчих гээд байгаа байхгүй. Тэгээс 10,000-аар хоёр хүүхд үзэх гэдэг ингээд хамгийн хямдхан. Энэ Баска ингэж нэг юм хоккяс болог гэлээ. Лайв дуусал болог гэлж. За тийм байна. Тэгээд дэмжээрээ. Одоо ховдынхаа өнөөдөр 4 цагаас 6 цагаас 8 цагаас гарна. Ховдчууд ирж үзээрэй. Манай эмээгийн нутаг, нэг эмээгийн нутаг шүү дээ. За увс руу очино. Увсынхан дэмжиж үзээрэй л гэж хэлээ да. За ийм л юм. Тэгээд нэг жоохон сая нэг хүн амтантай чатлаад ингэсэн юм киноч амар баян байд юм байна уу. Би одоо 250 сая төгрөгийн өрөнд орчоод яг олсон мөнгө нь 20 сая өрхөөгүй юу. Тэгээ цаана 230 сая өртөө ингэ болчихж байгаа байхгүй. Ядаж одоо ламбард нь тавьсан машин авчихсан юмстай 30 сая болчихвол гэж бодоол явж байна. Тэгэл амтэн хүний одоо авчирч өгсөн хоолыг идээл ямар амарч зугаалж явааш. Ажлыг киногоо гаргаад нэг 5 төгрөг олохгүй л явж байгаа юм. Тэгээ сүүлдээ ингээл киноч ч ерөөсөө дандаа тэр бомаар хийд юм байна. Тэгээ ард нь дандаа улс төрчд. Тэр киноны сангууч. Одоо тэр шаалцгээ кино Хэрогийн Баатараа тэр бом төгрөг өгсөн гэсэн. Одоо нийгмийн дайсанг бас л тэдний сангууч өгсөн байх. Женко Хэро эднэр л сангууч өгсөн байх. Тэгэл энэ амар баясгалан данх гэдэг. Дандаа баялагын улгаас нар л ард нь байд юм байна. Тэгээ тэр бомоор шатдаг. Тэгээ яамнаас танил талаараа нөгөө номын сайдаас ч баахан мөнгө 500 сая 700 сая маягаар авчтай юм байна.
Одоо энэ ундрмаас бас авдаг руу танил тал найз нөхдөр улс төрчдөр зүтгүүлж байгаа кино урлагийг дэмжих сангаас 500 сая тэрбум төгрөг мөргөл авчдаг юм байна. Мань метод бол энэ олдохгүй шүү дээ. Яагаад гэвэл би эдний чи эсрэг юм яриад байхлаар намайг болж ил өгвөл дарах хаах. Тэгээ одоо ингээд амь тэмцээд ингээд чарлаа яваад байгаа нэгнээ дэмжиж 10,000 цасаар билет авчихгүй. 20,000 цасаар ном авчихгүй. Тэгээ бүтэн жилийн төлбөр шүү дээ. Бүтэн жил үзэн шүү дээ. 60,000 төгрөг үзэл 26 оны бүх дугаарыг үзэн нэвтрүүлгээ групп руу орохгүй. Одоо нэг 50% үнэтэй ингээд групп 50% үнэтэй ингээд байж байгаа. Гэтэл нэг нэвтрүүлэг хийхэд ичнээн ямар амар зардал гардаг тий монтаж зураг авалт рейл бэлдэх гэл зөндөө ажилтаа шүү дээ. Тэгээд 40 хүн ажилтдаг. Энийг юусоо ойлгохгүй. Зүгээр суугаад өнгөн үзэх гэл. Тэгээ сая энэ киночд ямар баян би 250 сая төгрөгөөр ингээд өрөнд ороо шатаа явж идэг. Гэтэл тэнд баялгийн улгаач нарын найзууд нь ах トゥ нар нь тэрбумор кино хийгээд ингээд шатсан шатааг нь авахгүй зугаалаа явж идэг. Өөр байна. Тэгэхээр ядаж энэ баялгийн улгаач нарын хийж байгаа тэр шаалж малц ч юм уу, нийгмийн дайсан ч юм уу, энэ улгаачуудын ивент гэсэн кино ядаж үзэж орлого оруулмаар байгаа байхгүй их орон ч юм бол. Зовсон зүдэрсэн мань мэтийн киног үзэж одоо хэд нар чи мөнгө олоод мөнгө нь яах юм? Эхнэрийнх нь хуруунд алтан мөгж болж орно. Тийм эхнэрийнх нь нуруунд булган шүв болж өглөгдөн. Тэдний кино хийсэн киног та нар үзээд байхлаа. Тийм биз? Тэр хүн олсон орлогоороо машинаа сайжруулна, гэр орноо сайжруулна. Миний орлого бол өөр шүү дээ. Миний орлого бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг, цус цэвэр нэр цэвэр анализ, цус цэвэр нэр цэвэр тойм. Тэгээд 9 шидийн нэвтрүүлэгт одоо хүмүүсийн цалин болж явах байхгүй юу? Жоохон бодохгүй. За энэ нэг юм чарлаад хэдэн жил явлаа. Ядаж киноны нэг тасалбар аваад үзчихийгээд үзэхгүй. Ийм л байгаад байна. Тэгээ Улаанбаатар хотын бүх кино театрт гараад байдаг. Хэн ч очиж үздэг. Айгуу сонь. За ингээд хаяа ингээд хямрах юм уу? Ганцаараа явж байгаа жоон сэтгэлээр унах юм. Хэний төлөө юу ийгээд өөрийгөө ингээд зовоогоод байгаа юм бол гэж бодох юм. Тэгээ ийм үедээ л одоо та нартай хуваалцсан да. Бусад хүмүүс шиг би одоо арх уугаал, солиорол лайв хийгээл агсан сохтуу тавиал тий. Би шившиг болоод байгаа ш. Тэгээ болж л өгвөл учрлах юм. Тэгээ энийг доромжлол дунд тисхий. Тисч хаяаны пистагээд орилчих юм. Тэгээ писта гэхлээр л хүн болгол хэлж шүү дээ. Хүүхдүүд бараг писта л гэж хэлд орчих шүү дээ. Тэгэл та нийгмийн сүлжээ, олон нийтийн сүлжээгээр писта гэж ориллол гэх юм. Наадвал чи интернетээс писта гэдэг юм олж үзэж байгаа шүү дээ. Амар үг чэйжилж хэлдэг шүү дээ хүүхдүүд. Эргээч мэдгүй. Би одоо писта гэхээр хүүхдүүд нь писта гэдэг болчих гинэ. Энийг юм балаа юм ярих бойл. За ингээд энэ бас нэг арлалаар орж ирж байна. За ингээд дараагийн лайвт баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд нэсэ шүү. За болжмруу та.